За өнөөдөр би та нартай Норвегийн одоо баруун бүсд байдаг те Норвегийн тэнгисийн далайн хошоор орсон нэг ийм сони хэлбэртэй рестораныг танилцуулъя гэж бодлоо. Би энэ ресторанд бол орж үзээгүй. За ийшээ очихын тулд бүгдээр ийм аврах хантазаар заваар яваад ингэж очт юм байна. За энэ болохоор рестораны ажилчид ингэж зочдоо хүлээж авдаг. За ресторан маань ингээд дотгошоо орохоор нэг иймэрхүү харагддаг юм байна. За ингээд нэг юм хүмүүлэгдсэн байна шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ болохоор хоолны өмнө нэг жоохон амны зугаа гарах юмнууд байдаг да, тийм ээ. За иймэрхүү юмнуудыг үлгцэн тэгээ дээрэс нь яах нь энийг авч идээд энүүтэйгээ ингэж хольж идээд ингээ ресторан руу ингэж ордог юм байна. За рестораны гүн нь болохоор мэдээж доошоо 3 метр далай руугаа ингэж тогтоож ингэж байрлуулсан байдаг бол та. За дотгошоо ингээд оронгууд үзэгдэх орчин бол ингэж харагддаг. За ингээд одоо яг маш өвөрмөц юм шампань за тэгээд дарснуудаар бол үйлчилдэг гэж байгаа. За та нарын десерт хоол янз бүрийн юмнууд энэ харж ин тийм их өвөрмөц хийцтэй. За иймд юмнууд байдаг юм байна. За энэ загсны төрстэй хоол байж байгаа жишээтэй. За ингээд энэ одоо хаашаа хавчигч юм шиг жоохон эвгүй юм байна. За хэлбэрнүүд нь бол нэг иймэрхүү яг далай дотор байгаа юм харуулдаг. За гадаад үзэгдэх орчин нь бол ингэж харагддаг юм байна. За тогооч нарын хувьд тэгэхээр дайнаас ирсэн тогооч нар энд ажилладаг гэж байгаа. За тэгээд энэ хоол тоглож байгаа энэ тавг мавныхын хэлбэрийг харах юм бол за загсны хэлбэртэй юм шиг тэ халимны юм шиг за иймэрхүү өрмөц хэлбэртэй юмнуудад иддэг юм байна. За энд ярьж байгаагаар юу гэвэл далайн одоо хоолноос гадна тэгээд тухайн орон нутагт одоо амьдардаг тийм ээ одоо тижээдэг юм хоньнууд байна. Хоньны ферм за хонь бол ууланд л явж идэм юм л та. За тэднэрээ махаар хийсэн өрмөц тусгай юм жортой хоолнууд байдаг гэж байгаа. За тэрнээс гадна одоо Норвегч нь маш их юм юутай гөрөөс бууг энтертэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрүүгээр хийсэн ийм одоо махаар хийсэн өрмөц хоолнууд байдаг гэж байгаа. Мах нь бол гоё амттай л та. За энэ бол десерт харагдчихээн тийм ээ. За ингээд завин дээр ингээд гаргахаар гадаад орчин нь бол иймэрхүү харагддаг юм байна. За мэдээж ороод рестораны дотортлын байдал нь ингээд янз бүрийн зураг энтер харуулсан юм яриа суухад бол их таатай иймэрхүү байдаг юм байна. За одоо энэ нэг десерт гэжтэй яг нэг уулын хэлбэртэй юм десерт байгаад байна. Дээрээ цас мастай ч юм аашин тийм ээ. За энэ десерт идж байгаа хүнийг харангуут десерт идмээр ч юм шиг санагдлаа. За цастай юм уул харагдчихээн тийм ээ хэлбэр нь. За энэ нөхдүүд бол нилээн вино туусан шинжтэй харагдлаа. Ямар ч байсан. За ороо болохоор энэ юу яж гэн эргэн тойрондоо юм гэрэл асаачдаг юм байна. Тэгээд энэ гэрэлнүүд нь ингэж харагддаг гинэ. Сонио өрмөцөл юм байна. За тэгээд мэдээж заваар очисон одоо зочтой яах нь заваар буцааж хүлээж авч хот руугаа хүргэдэг. За ийм үйлчлэгээ байт юм байна. За энийг Вашингтон постын мэдээлэлээс авлаа.